Сайн бацгаана уу? Нодлогчуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид шинэхэн дугаараа хүүхэд шөөгсөн их өргөө 151-р цэцэрлэгээс өргөжлүүлэн хүргэж байна. Энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа хайртай хань, хайртай ээж бэмб жаргалдаа хэмээн хаяглаж халуун сэтгэлийн мэндчилгээг илгээсэн гэр бүлийнхнийх нь гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорж уламжилсан. 우리 샤르나는 참아이 옥승우도 이메 댄드 자 ажлын тавтай байна уу? Баярын мэндчилгээ эдгээр мэндчилгээнээс явж байгаа. Мэндчилгээ үргэлт маань үргэлжилсээр ээлжид гинтийн бэлэг энэ гоё сарнаа цэцгийн баглааны эзэн болсон бэмб жаргал бүсгүй таныг зарим хөрлцөн ирээдэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албан тавтай сайхан байна уу? Тавтай сайхан байна. За баярлалаа. Энэ удаа бидний ирсэн орчин өөрөө л их гоё энергитэй санагдаж байна багшаа. Өглөөний унхдах нартай уралдаад л Монголын мянган ирээдүйн төлөө сэтгэл зүрхийн зориулан ажилладаг эрхэм бүсгүй танд энэ цаг мөчид гинтийн бэлэг ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр 2 сарын 27 ямар өдөр вэ? Миний төрс өдөр. Тэгэхээр бичлэгнийхаа ихэн таныг таньдаг эрхэм дотны хүмүүс хоёуланг үзэн суугаа нийт налаагчдын өмнөөс нарт хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Багш ажиллаа хийгээд тун завгүй баярлаж харахын ихэхгүй л байх шиг байна. Тэгэхээр энэ мэндчилгээ бас хамгийн анхных нь болов гэж бодож байна. Танд ер нь хүлээж байгаа тэвэр дүүрэн сарнайг хараад тэр маань л болов гэж таамаглах хүн байна. Гэр бүлээс. Энэ хоёлаа гэр бүлээ бас товчхон танилцуулдаг юм уу? Та минь хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн гэдэг. За 4 хүүхэдтэй. Нөхөртөө сургуулаа амьдардаг. Баг маань 4 настай, том маань одоо 20 настай. Баярлалаа. Тэгэхээр алдарт ихийн 2 дугаар удантай бүсгүй байх нэ. Одоо тэгэхээр хоёлаа энэ эргэлзээг тайлъя. Таны хайртай гэр бүл үү, аль эсвэл өөр хүмүүс үү гэдэг маань хэлэх үг мэндчилгээний үгснээс маш тодорхой болдог учраас хамтдаа сонсъё. Эрт минь нөмөр гарт минь түшиг энхэн биеинд минь чимэг болсон эрхэм гэргийдээ энэрэлд ижидэ гэж энэ мэндчилгээ хаяглагдсан байна. Амьдралын минь эхлэл бас төгсгөл минь ариун нандан хайрын минь эзэн минь алдраа жаахан байхаасан учирч агуу хайрын түүхийг бүтээлсэн амраг минь чамдаа талархаж явдаг юм шүү. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил тулж зогсох баган минь байлаа. Амнаасан ам хувааж алтан дэлхийд намайг аав болголоо. Алдаа онооны минь дэнсийг хуалцаж дутуу амьдралыг дүүрэн болгож дундуур бүхнийг бий болгохын төлөө хантайган хамттан хичээсэн чи минь хамгийн мундаг хамгийн супер хүчтэй бүсгүй шүү. Ханаараа би нартад гойж явдгаа гэсэн халуун сэтгэлийн мэндчилгээг таны таамагласанчлан хайртай хань баяр мөнх болон үр хүүхдүүдийн зүгээс энэ цаг мөчид илгээсэн байна. Тэгээ танд өргөн барьж байна. Хүлээн авнуу төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Гэр дүрингээ татуулсан гэрээ замдан бүсгүй чимэндээ гიშгсэн газар чилгээ маань үргэлжилж байна. Эрхэм сайхан бүсгүй таны энэ цаг мөчид хайртай гэр бүлийнх нь бас хоёулангийн энэ бичлэгийг одоо шууд үзээд сууж байгаа. Хэдий өдөр болгон өчрөн залгадаг ч гэсэндээ өр зүрхэндээ хэлхийг хүссэн үг дэндүү их байгаа болов сэтгэлээсээ хаалцъя. Баярлалаа. Ханда хүүхдүүдтэй маш их баярлалаа. Гинтийн байж чадлаа. Ерөөсөө ингэж бодсонгүй. Маш их баярлалаа. Хайртай шүү. За баярлалаа. Төрсөн өдрөөр нь баахан уйлуулчихлаа. Уучлаарай. Тэгээд бимбагч нэгэн сайхан үг байдаг Монгол түмэнд минь эр хүн амьдралыг босгож харин бүсгүй хүн түүнийг өнгө оруулдаг учиртай та бүхний минь өдий зэрэгтэй босгосон өргөө цагаан гэрэтэн амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай гэсэн сайхан эрүүл өргөд энэ удаагийн дугаараа жаргая. Сайхан баярлалаа. Баярлалаа. Чамдэр минь насгарах гэ одоо түгжээ үзэгслэнт минь чамайг минь шивдэхгээ сарнга мандчээ үзэгслэнт минь халуун шивнэг минь сонсохгээ салих намдчээ хан хайрыг минь гоёхгээ
цэцгэс бэлгэрчээ Бүхэх сүдэргүй байг тэнгэр